Эмбүк толиулж байна. Оргимөл бэсрэг тууж зохиолч Дашцэвгийн Мөнхбаатар. Зохиолыг уншсан Доржийн Зоригтбаатар. Нэгдүгээр хэсэг. Тааны үнэртэй хөх сайран дээр ганц гэр буужээ. Буужээ гэснээс хоцорчээ гэвэл хэлүг үнтэйгээ зохирно. Эл айлын бараа намрын эхэн сарын цагаан зэрэглээнд хундан хоньны туурай шиг гялалзсан харагдана. Алсаас төдлөх тусам эгэл борголын туйл дээр заларсан хөдөөгийн айл нэн атаархмаар анир тайван дүнхий хажээ. Намар цаг болсон хойно өвс ногооны сайхан үнэр хан хийж орчлонгийн шорвог гашуун уй гунигийг зөөллөн. Бас аргал хомоол, үнс нурам, малын өтөг бууц, магадгүй сүү сайл, аарц цагааны үнэр үнэртэх шиг боллоо. Нүүдлээс хоцорсон сүүлчийн хүн шиг ганц гэрийн хаяанд амнаас үнтэй арга нэг, арал тэрэг хоёр байхагаад хөгшин банхрын хэвтэр сахисан модон идүүр хөндлөн солбож унсан савар шилбүүр тэргүүтэн хөсөр харагдах ажээ. Гэрийн араас бэцэгнэн гарч ирсэн буурал толгойтой эмэгнийг хараад айлын бараа хүсэмжлэн яваад залуу ир Мишель тодруулан угтаж толгой дохин мэндчлэв. Эмгэн ч зочныг сарвчлан хараад их хүний инэрэнгүү сэтгэлээр ундалж хооллохыг завдан урьлаа. Нүүрэнд Мишель тодорхойлсоо нэгэнт өнгөрсөн гэмээр зүс ядар эрийн хөлсөн бурзааж залгаасаараа салбарч урагдсан сэмэрхийн нударгаараа духаа арчин их хүний зөөлөн хардсанд эрхэлмэр болж бас хатуу хорвоогоос чирчирсэн хамаг гунига хаяанд нь гээх мэт баярлан тодхонд мөргөх луга орж явчихлаа. Холоос яваа бололтой эл хүүгээс хөгшин элдэв юм эс шалгаахын хажуугаар хоол унд өрөм зөөхий хоолоо давах бүхнээ яран төнхөжлөө. Хөгшний сайхан сэтгэлийг зөнгөөрөө мэдэрсэн залуу ир болгоомж барин үг яриагаа цэнэн суун. Агтай цай аягийг уугаад бараг юм идмээргүй санагдчихгүй. Өлсөн хүнд уяг гэж юу гэх вэ? Гэхдээ ов хөдлөн өрөмтэй борцогноос айхуухан зураад арагш асуула. Өл дарах зуур айлууд нүгээд дууслаа. Би гэдэг хүн гэх үгийн сэжвэрээс дуулаад өрөвдөл хайрлалыг хачирлан бодол нэрвэ. Залуу ир тэмч цэрэн цээжинд бөөрн бөксөнд болчихсон амтэн биш. Арга байвал туслахсан гэсэн санаа ургуулсаар дахин цай хийлээ. Харваас сэтгэлд эйвэргүүд номхон төлөв эл хөгшин хатуу хорвоогийн нударганд чамгүй шавхуурдуулсаар ирсэн гэмээр. Далд нууц бодлуудаа залгаж зүйсэн зөөлөн бор нүдтэй хүн байлаа. Залуу ир өнний бөкс бөгжилсэн жаргах нарны гэрлийг харснаа. Бодол санаа нь шуудран. Та хаашаа нүүх вүлээ? Хүний тус хэрэгтэй бол би туслалгүй яах вэ? Гэлээ. Харанхуй гэрт ташуу туссан нарны гэгээ шиг бодол өргсөн энэ сайхан үгийг дуулна гэж санаагүй бололтой хөгшин уулаг алтан баярлснаа. Тэгвэл ичээдэн нэн сайнсан дөрвөн тэрэгнийхээ хоёрыг энүүхэн доор цусландаа орхисон шүү дээ гэлээ. Үндэ бол өөрт нь итгэж байгаа ганц хүн эл буурал байлаа. Залуу ирийг ганц удаа боловч сайхан харцаар шагнан хардаг хүн өдгөө алга гэм. Тэм хатуу харамч хорвоо юм уу? Эсвэл өөрийнхөө хямар сүлдийг хуйхлаад амтны харцанд шорлоод барьчихсан тэнэг толгой юу? Амьдралыг анхнаасаа буруу эхэлвэл хатуу гэж үгээр хэлшгүй. Заримдаа тавилан ороо догшин морь шиг жолоогүй бол хар чулуу шиг хүнд аргагүй мухардах өдрүүд дэнд олон. Үүнийг туулж ирсэн хүн урссан цус
цовсон хөлсөөрөө мэдэн зээ. Эх талын хээл нарны тоосонд шандуурсан сайхан үдшээр зундуй 4 шар хүзүүвчлэн барьж 2 тэргийн цуслангаас авчирлаа. Яахав ядарч байсан ч хөгшний ээжий гэж хэлсэн үгэнд жигтэйхэн хүч оржээ. Манан явгалсаар үүрээр айл нүүлээ. Эмгний алдрыг мэдхийг хүссэнгүй ээжий гэхэд болно. Ээжий нутаг ус уул хөндийгөө нэрлэн тэрэг дугуй тэнцээ туурайн хэм тааруулан ярьсаар л явна. Яриаг нь сонсох нэ 2 сайхан хүүтэйгээ. Гэхдээ хотод суудаг хаяал үзэгдэг анзаатай ярьлаа. Гомдлон цээжний ард сүүн үүрэндээ нуугдах боловч цундуй нүднийх нь харцаар үннийг тайлаад ойлгочихлоо. Ээжигийн өмнөөс 2 хүүт нь гомдох сэтгэл төрнө. Гэхдээ эрийн хорвоогийн элэг маажсан хүний аран шин ямар л билээ. Түүнийг мэдэх хойно чимээгүй чагнаархан явсаар нилээн газар хороолоо. Хавраг газрын өр туучсан шулуухан замаар нэгэн бэсрэг нүүдэл гуулссаар талын цэнхэр дүл шиг сэрвэн уулсын хоримой руу ороод ирлээ. Хэн хэнийхэн сэтгэлд намрын гүнийг уйрлан гагцсан нүүдлийн аясаар ганваг явцгаах бөгөөд бодлоо уужрлаар дулаацуулан дотоод цэвдгээсээ өөрсдийгөө зайлуулна. Алаг намрын өнгө юутай сайхан. Шигшиг зүүтэл шиг хошуурсан дэрсэн түнг алтан хоргойлуга. Уулын хормойд буулсан үүл нарны цоохор гэгээ хараад ханамгүй сонихон. Тэнгэрт нисэх шуудыг үсэг унших мэт ширтэх бөлгөө. Үертэй голын шуугаан хийгээд тэндээс наашаа уусах эгшиглэнт чимээг аялгуу таах мэт сонсно. Хонгор салхины сэвшээ хөгшин залуу хоёрын бодол санааг дэнслүүлэн хэн хэндээ хэлж магадгүй тэр нууц үгсийг чангаана. Өвөртөлсөн нууцууд тэнцвүүлсэн ачаа шиг тогтож гимэн бас задарч тайлагдж магад юм л да. Тэгэд ч хүний нууцхан бодлыг тайлж хэн юугаа хийх вүлээ? Тийм болоод ч тэрүү эгэл хээгүй өнгөцхөн мараа үг солилцсон явсаар зорьсон нутагтаа ирлээ. Хэн нь сэтгэлийн хүндүрээс зайлсхийн тулгам даваас дууга хураахавэ. Ээжи зундуйг хэд хоног тэнхрүүлж шин шүл гаргалаа. Уулын нөмрөөс хүний нөмөр гэж юутай үнэн. Намаржаанда буусан ганц айлын хүн амтан гэвээс хөгшин банхар ээжи хоёрын сэтгэл гойд тайвширчээ. Хоны ямаан урт хөлийн хэдэн малтайгаа холилдон гэрээ тойрон унжин. Дэрс жимбүрдэх чимээ эндээс сонсдож шуудын гангана алсаас зэмсэглэн. Толгодын оройд бодлогошрон суугаа залуу эрийг эмгэн хэсэг харж зогссноо гэртээ орлоо. Харваас сэтгэлд эйвэргүй номхон төлөв ээлэр хатуу хорвоогийн нударганд чамгүй шавхуур дуулсаар ирсэн гэмээр. Далд бодлуудаа залгаж зүүлсэн зөөлөн бор нүдтэй хүү байлаа. Эмгэн ийм бодовч өдөр сарын өрнөх тааврыг эрхэндээ эрхээж үлдээхажээ. Хаанаас ирээд хизээ буцахыг хинч үлтаах нэгэн хүний аяны чолоог гагцад залбирлаар урьтуулна. Зундуй тамхиа шившиж сууснаа явхаар бослоо. Эмгэн үүнийг мэдэж байсан мэт зэрэгцэн ухсхийлээ. Дайлан бит торгон дээл шив шинээр хадгалж авдрын ёроолд авчааж байснаас энэ хүүд үгүй гэж бодож байжээ. Хөө минь энийг өмс аль таархаа аваа. Манай уухан хүүгийн гутал сайхан хорон байгаа юм аа. Хотынхан тоох биш гэд ширдэг дээр дан хийтэл шидлээ. Ногоон дурдан цөвөн гартаа алдлан татаж байснаа үзүүрийн зундуун гарт атгууллаа. Татаарай гэхэд үгүй та чинь хүүхдүүдийнхээ юмыг хамаагүй өгч болох юм уу гэснээ толгоогоо маажин арагшаа ухархуул ичи шавдуулан зүгээр дээ хүү минь ичийн дээл бүсийг үл тоодог 2 хар хүүтэй хөөн одоо хиндэ гэж хадгалахав гэснээ ааруул өрөм аян зуурын хүнс базаалаа. Би багаасаа өнчин өссөн хүн байгаамаа.
Ичи гэдэг үгийг танаас л анх дуулж байна. Хот газар амьдралаа нэг л олохгүй байсан. Арга буюу хөдөө гарч маллах санаатай гэснээ муухан мушилцаад тухныхаа хөлсийг шовтарлаа. Нуусан үгний зах сэжврээс шин дээлийн энгэрт асгарах нь инэ. Ичи зог тусан харснаа илээ халаг манай хүүхдүүд хотод зэгсэн сайн явдаг мэддэгсэн бол үйлчилгээндээ авч амжиргааг нь дэмжигэгсэн. Гүн хот газрын ирээнийг зарим нь ингээд ядаж явдаг, зарим нь цатгалан тэмээ шиг хөдөлж өгөхгүй. Манай хоёр ажил гэсээр 3 жилдэл нэг үзэгдэх юм да. Гэснээ сүүлчийнхээ үгийг залгиж амжлаа. Хэн салахын өмнө хэдэн үг ийн солилоо. Зундуу баярлаж талархснаа дахин хэлээд гэрээс гарах цуураа. Цагаан сараар танд ирж золгоноо. Чадвал ёолкноор ирье. Би цэнхрийн голоор нутагтай нэгэн айлын малыг маллахаар зарын дагуу явж юугамаа гэлээ. Намайг явчихлаар ичи яанда гэмээр туурга дээвэр салбчин хийсэн. Ганцхан цагаан өвс номын хуудас хаагдах мэт хуйларч наларна. Хүн эвшээсэн ном хоёр л зорьсон газартай. Миний хүү хичээж үзээрээ. Мал дагна гэдэг чинь төмөн зөвөө гэсээр ичи хоцорлоо. Өргөж авч өсгөж сураагүй биш. Болдогсон бол энэ хүүд өв хөрөнгө өгөхсөн. Зөөлөн сэтгэлтэй сайн хүү юм. За хизээл амьдрал бодсноор минь зохирч байлаа да. Буйнаа нэм өршөө хөөрхийг гэсээр сүргэж зогсоо хөгшний дотор хизээгүй их уйгуныг жаварлана. Нулимс торолцох байтугай сул асгарч олбог газар дайвах шиг боллоо. Ганцаардж үзээгүйгээрээ ганцаардав. Ичиг нутгийнхан буянт цэндгэх мөртлөө өргүүхэн бузар гэгдэн нэг л наалдаж өгдөггүй байлаа. Өргөмөл 2 өрн жигүүр дэлгэн одоод өсгсөн эхийгээ хайсан гэхэд бараг үнэн болжээ. Намар их сонин улирал юм. Бэлийн чулуу бөөрөндөө нулимстай харагдана. Шуудын гангана харуулслын дуу мэт дуулдана. Хээжтэй хүний сэтгэл ийм хатуу байдаг бол энэхэн биеийн зовлон юу ч биш ажээ. Яагаад ихийг хайдаг байна? Яагаад? Зуур бодлыг 100 алхаагаар ч гүйцэхгүй яасан хөшүүн хорвоо вэ? Хөгшний нууж үлдээсэн ганцхан үгэнд зундуу ийм бүдэрчээ. Тэрээр бодлоо гүйцэх мэт хурдан алхсаар л байлаа. Шинэ гудлын хоншоорт навчж тогтохгүй, нарж тогтохгүй. Хөхөмдөг улсын торгон үзүүрийг ганц хүний бараа сөвлөн оджээ.